Hi guys, наман байна, aka French Club. Тэгээд миний амьдралын топ 10 дугаар аялцгаая. За, эхний дуун Бадруугны хослон дуулыг энэ их дээр үеийн дуу байгаа. Тэгээд намайг жоохон байхад ээж аав яг миний ажил сонсч ийсэн дээ. Тэр хоёрыг нэг юм хөөрхөн бро мөчийн би яг сандахгүй юу. Тэгээд яг тэр хоёрын хайрыг энэ дуугаар сандъя. За дараачих нь болохоор Mark Farina Dream Machines гэж байгаа. Би ер нь дуунуудынхаа дарааллыг яг амьдралынхаа нөгөө нэг chronological order гэдэгтэй. Яг үеэс нь одоо бага наснасаа ингээд одоо хүртэл ингэж чагсаасан баа шүү. Би яг шилжилтийн наснда орж байхдаа интернетээр ингээд YouTube дээр хайж үзэж сурж агаад тэгээд нэг олж исэн дөө. Тэгээд тэр нь ингээд яг мөрөөдхийн талаар тэгээд мөрөөдөж эхэлсэн байт юм аа. За дараачих нь болохоор арай жоохон тийм рок амьд хөгжим сонсдог болсон үе маань эхэлж байна. My Chemical Romance гэдэргээл тиймэрхүү юм сонсч ирсэн амар юморж эхлээл тэгэл өөрийнхөө юм ямар ч айдсыг давж гарч чадна гэсэн нэг юм ойлголт бас ухамсарлаад тэгээд бас нэг амар воо гэсэн үе байсан. Just wait a while for the right day. Анхны удаа хүнд дурлж үзсэн байгаамаа. Анхны болзоондоо Тэнгис кинотеатрт нөгөө ийм нэгэн дурлалын би киногийн санахгүй юм. Гэхдээ тэрний киноны саундтракийг би экстуулжсан. Тэгээд тэр дуу зүгээр ингээд надаа мөнх үлдсэн. Тэгээд одоо хүртэл караокенд байнгын дууга хүмүүсээр дуулдаг байгаа. Бас амар гоё өгтөө дөө. Тэгээ BX ахыгаа хизээнийгээ амьд үзнэ гэж мөрөөддөг байгаа. BX та үзэж байгаа бол таны хүлээж байгаа шүү. Мэдээж Prince ахыгаа оруулахгүй бол болохгүй бах гэж бодсон. Prince-ийн Purple Rain гэ бас masterpiece байгаа. Энэ бүтэн альбом тэр чигээрээ айгу гоё. Энэ дээрээ бас кино гаргасан байгаа. Тэгээд өөрийнх нь туртаа өнгө нь purple, миний туртаа өнгө purple байгаа. Чинэли ягаа. Тэгээд хамтдаа сонсцгоо. За дараачих нь Frank Ocean. Тэгээд Frank Ocean бол ялчгүй номер 1 бах. Миний хувьд бол яг тэр жанрагаас бол Тэгээ Frank Ocean өөрөө бас амар сонирхолтой дүр байгаа. Өөрөө гей тэг хүн болгон мэднэ. Тэгээд энэ альбом тэр чигээрээ ер нь нийл feels. Тэгээ манай үеийнхэн бүгдээрээ бараг мэдэх ахгүй. Бас Rihanna-га оруулахгүй бол арай disrespect болох гэдэг. Миний ялчгүй миний хувьд бол миний queen SZA ч гэсэн жинхэнэ boss ass bitch. Running on back when you're breaking it down for me cuz I can hear you two times. Running on back will it ever make sense to me? I got to do things my own way, darling. Will you ever let me? Will you ever respect me? No. Do things my own way, darling. You should just let me. Дараагийн дурлалын дуу. Looking up at the stars.
Яа, Ariel Pink гэсэн мар cool хамтлагтай артист нэг гайн гэхдээ цаана бандтай Монголд ирсэн Playtime-аар тоглосон. Гэхдээ би өөрөд нь бүр хэдэн жилийн өмнөөс нь хайртайсан. Тэгээд Канадад өөрийн 3 удаа лайв үзчихсэн. Тэгээд тэрний дараа Playtime-аар ирэхэд нь үзсэн. Тэгээд Playtime-аас би дуудагдаа гэртээ ир тарцсан байсан. Тэгсэн чинь манай найзууд өөртөө шоудсан байдیں۔ Тэгээд би бүр ингээд одоо хүртэл тэрийг харамсаж явдаг. Гэтэ хэзээ нэгэн өөртөө таарлтна гэж бодож байгаа. Бас Merkul ахагаа. За, Tyler, the Creator. Бас нэг 100-ны топ цамаг байсан. COVID-ийн өмнө. Энэ нь болохоор одоо байгаа boyfriend манд хоёр хол идэг байсан. Тэгээд одоо хэдэн сарын дараа нэг уулздаг. Тэгээд их болгондоо ингээ see you again гэдэг бит хоёрын юм дуу байсан байхгүй юу. Тэгээд энийг бас хамт Coachella дээр бит хоёр үзсэн. Live тэгээд тасархаас яг нар жаргаж байхад бүгд хамт бүжиглээл. За хамгийн сүүлчийн дуу Banda MS гэдэг би энэ хамтлагийг бол мэдгүй гэхдээ нэг спам хамтлаг гэдэг юм бэлээ. Энэ хэд Snoop Dogg-тай хамтраад нэг дуу гаргасан юм бэлээ. Тэгээд энэ яг COVID-ийн өмнөх COVID эхэлсэн юм. 19 оны 100 бид нар бас яг зунжангаа энэ дээр наадсан байдیں۔ Es que no sabes cuánto duele el amor. No sabes cuánto duele en el corazón. Es que el efecto que causaste en mí. La maldición. Испандонод өгийн цаанаас нэг юм амар гоё vibeтай байдаг. Тэгээд бүжиглэхэд гоё. Тийм. Тэгээд зөвөр энэ зунжангаа ингээл энийг сонсоод бүгдээрээ амар бүжиглээд тэгэл саасаа бас бүжиглж сурж исэн тэр үедээ балчир насаас өдий хүртэл ингээ миний топ 10 дуу байлаа. Тэгээд та нар таалагдсан гэж найдаж байна. Thank you. Peace.